Ерөнхийлөгч танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын сонгуулийн ерөнхий орооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр ирж танд Монгол Улсын их хурлын 2016 оны ээлж сонгуулийн дүнг айлтхан өргөн мэдүүлж байна. За 2016 оны ээлж сонгуулийн 6 дугаар сарын 29-ний өдөр улс даяар явуулж санал хавжлагыг явуулсан. За өглөөний 7 цагаас 22 цагийн хооронд явагдсан 6 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 7 цагаас 22 цагийн хооронд явагдсан. За санал авах бэлтгэл ажлыг бол улс орон даяар бол бүрэн хангаж зохион байгуулалтын өндөр түвшинд бол зохион байгуулсан байгаа. За ингээд сонгуулийн үед бол автоматжуулсан системийг сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу явуулсан. За иргэн одоо сонгогч бүртгүүлэх, санал авах, тоолох, дүн мэдээг гаргах, за тэгээд дүн мэдээг сонгуулийн ерөнхий орооны төв серверт дамжуулах, за нийтэд ил тод үзүүлэх энэ ажиллагааг бүгдийг нь бол сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу бол явуулсан. Сонгуулийн дүн мэдээ бол иргэд сонгогчд бол тэр дороо хүрчээснийг одоо танд мэдээлье. За ингээд сонгуулийн ерөнхий ороо 2016 оны 6 сарын 30-ны өдөр хоролдож улсын их хурлын сонгуулийн 2016 оны ээлжид сонгуулийн дүнг айлтгах өргөн мэдүүлэх тухай бол тогтоол гаргасан. За ингээд улсын их хурлын гишүүнээр сонгогдсон тооцсон тухай тогтоолыг мөн 76 гишүүн төсвөрөөр гаргаж өнөөдөр бол төр үнэлэхийг нь бол гардуулж өглөө. За ингээд хууль заасны дагуу бол төр үнэлэхийг гардуулж өгсөний дараа ерөнхийлөгчд айлтгаж нийт мэдээлэх ёстой. За энэ удаагийн одоо улсын их хурлын ээлж сонгуулиар Монгол Ардын хувьсгалт нам 60 суудал, ардчилсан нам Монгол Ардын нам 65 суудал, ардчилсан нам 9 суудал, Монгол Ардын хувьсгалт нам 1 суудал, бие даан нэр дэвшигч 1 суудлыг нийтдээ ийм одоо хойролтоор авсан. За энэ сонгогдсон гишүүдийн насны хувьд бол 29-оос 62 насны хүмүүс бол сонгогдсон. За энэ сонгогдсон одоо хүмүүсийн дотор эрэгтэй 63, эмэгтэй 13 хүн байна. За ингээд энэ сонгуул дууссаны дараа хууль заасны дагуу бол сонгуулийн ерөнхий ороо хууль заасны дагуу зөвлөм чиглэл өгч, за нийт сум дүүргийн сонгуулийн хороод санамсаргүй сонголтын аргаар бол техникийн тооллогыг бол сонгогдсон хэсгүүдэд хийсэн. Автомат машины одоо бүрэн бүтэн байдал, тэгээд одоо зөв саналыг зөв уншиж тоолж байгаа байдалд бол техникийн тоолго гараар хийсэн. За нийтдээ бол нийт 1998 санал авах байрны 841-д нь буюу 42.1% нь бол техникийн тоолго хийсэн. За өнөөдрийн байдлаар бол бид дүн мэдээ 100% аваад байна. За энэ техникийн тоолго хийсэн хэсгүүд санал авах байрууд дээр ямар нэгэн зөрчил бол гараагүй. 812 маш 841 маш юу санал авах байрны техникийн тоолго хийсэн. 841 нөгөө хайрцаг юм уу? 841. За үүний 42% нь болж байгаа. За ингээд бол ямар нэгэн зөрчил гараагүй. Саналын хуудас санал авах машиныхаа дүнтэй бол тохирсон дүн гарсныг аймаг нийслэлийн сонгуулийн ороод бол манайд мэдгдсэн. За ингээд энэ удаагийн сонгуулийн эрт бол хууль заасан олонх нь оролцсон хүчин төгөлдөр болсон гэж бол сонгуулийн ерөнхий ороо үзсэн байгаа. За ингээд ерөнхийлөгч танд нийт хэдэн гишүүн байна? Нийт 76 гишүүнийг өргөн барьж байна. 2000 оноос хойш сонгуулиудаас анх удаа 76 гишүүнийг өргөн барьж байна. За ингээд сонгуулийн ерөнхий орооны дарга эрхэм гишүүдийн амгалан айлтгая. Та бүхний амгалан айлтгая. Тэгэхээр улсын их хурлын сонгуулийн 2016 оны дүнг авлаа.
За 3 зүйлийг энэ тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт сонгуулийн ерөнхий хороо болон манай сонгуулийн бүх шатны байгууллагууд одоо маш сайн ажиллаа. За сонгуулийн байгууллагууд маань шуурхай, цэгцтэй, зохион байгуулалтын өндөр түвшинд ажилласан. Үнэхээр төрийн байгууллагууд бол ингэж л ажиллах ёстой. Ингээд сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн бүх шатны байгууллагад ажилласан иргэддээ талархал илэрхийлье гэж бодож байна. За сонгуулийн автоматжсан төхөөрөмж маань дахин давуу талаа харууллаа. Ер нь сонгуулийн автоматжсан төхөөрөмж дээр ажилласан, сонгуулийн байгууллагууд дээр ажилласан нийт техникийн ажилтнуудад онцлог тавих хэрэгтэй гэж бодож байна. Үнэхээр одоо энэ ард иргэдийн саналыг авахын үйл ажиллагаанд бол ямар нэгэн саатал гаргахгүйгээр ажилласан. Мэдээж жижигхэн техникийн асуудлууд байсан байх. Тэр бүхнийг одоо цаг тухайд нь засч залруулж ингэж ажиллаа гэдгийг хэлхэн зөв баха гэж ингэж бодож байна. За дээрэс нь мэдээ сонгуулийн хэсгүүдэд ажилласан хүмүүст мөн сонгуулийн бүх шатанд ажилласан хүмүүст үнэхээр сайн ажилласан гэдгийг дахин давтаж хэлье. Хамгийн гол нь иргэд сонгогчид сэтгэл хангалуун байна. Сонгуульд санал өгөөд гарч ирж байгаа иргэд сонгогчид тэнд ажиглаж исэн манай сонгуулийн ажиглагчид сэтгэл хангалуун байгаа. За үрдүн шуурхай маргаангүй хуулийн дагуу их хурдан гарлаа. Олонний нүдэн дээр шууд дамжуулж харуулсан явдал бол их зөв байлаа. Өмнө нь одоо намууд уралдаал тэнд манах яллаа, танах яллаа гэж зарладаг. Дараа нь энд ийм одоо бодлон үүслээ гэдэг байсан. Бид нар олон сонгуул хийж олон хүнд замыг туулсан. Үнэхээр сонгуулийнхаа энэ одоо өмнөх үйл явцуудаас сургамж авч энэ удаа бол сонгуулийг үнэхээр зохион байгуулж чадлаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр шууд дамжуулсан явдал бол маш чухал байсан. Шууд үрдүн гараад ингээд харагдаад явсан. Тэгэхээр энэ миний түрүүчийн хэлсэн ололтуудаа цаашаа бид нар улам баталгаажуулах ёстой. Тэгээд сайжруулах шаардлагатай юмаа сайжруулад явах ёстой. Тэгэд энэ ололт бол би зүгээр давтаж хэлэхэд зөвхөн Монгол улсын ололт биш шүү. Ерөн сонгуулийн ардчилд Монголын ард түмний оруулж байгаа их хөв нэмэр шүү. Энэнийг одоо дэлхийн нийтийн хэмжээнд олон улсын хэмжээнд сайн ололт, Монголын сайн туршлага гэж ярьдаг болсон. Ялангуяа манай бүс нутгийн хэмжээнд бусад одоо сонгуулийн олон улсын байгууллагуудын хүрээнд, сонгуулийн олон улсын байгууллагаас ирж байгаа ажиглагчдын хүрээнд манай энэ сонгуулийн одоо системд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Бидэнд сайжруулах зүйл бий. Түүнээс биш одоо энэ хөрсөн амжилтаасаа бол одоо хоошоо ухрах юм одоо шаардлага байхгүй гэдгийг хэлэх нь зөв. За хоёрт нь тэмдэглэж хэлэх гэсэн юм бол сонгуульдаа манай иргэд маш их идэвхтэй оролцлоо. Анх удаа 1990 оноос хойш сонгуулийн эцэстандаа буурж явж ирсэн. Сая бол анх удаа өгсөж гарлаа. Өмнөх сонгуулийн одоо эцэстэй нь харьцуулахад анх удаа өгсөж гарсан ийм одоо үр дүн гарч байгаа. Энэ бол их сайн үзүүлэлт. Тийм учраас нийт ард иргэдтэй сонгуульд оролцсон нийт хүмүүст, нийт сонгогчдод баярлалаа гэж хэлье. Та бүхэн бол одоо сайн байсан. За өөр нэг зүйл бол мэдээ сонгуульд нэр дэвшүүлж оролцсон нийт улс төрийн хүчин, нам, эвсэл, нийт нэр дэвшигчдэд талархал илэрхийлэх ёстой. Сонгуулийг одоо улам өрсөлдөөнтэй олон талаас нь улс орныхаа хөгжлийн асуудлыг одоо дэвшүүл тавьсан, олон хөтөлбөр дэвшүүлж идэвхтэй оролцсон энэ бүх нэр дэвшигчид, бүх одоо оролцсон нам эвслийн хүмүүст бол баярлалаа гэж хэлье. Дээрээс нь эрх барьж исэн олонхын судалтай байсан одоо намын хүмүүс улс төрийн соёл гаргаж, бас одоо улс төрийн ийм ёс зүй гаргаж, сонгуулийн үр дүн энэ хуулийг манай ард иргэд сонгогчид улс төрийн хүчнүүд хүнд итгэж одоо ингэж хүлээж авч байгаа нь бол бас их сайн өрдөөн. Энэнийг бол одоо сайн зүйлээ гэдгийг хэлхэн зөв баха гэж ингэж бодож байна. За мөн сонгууль зохион байгуулахад оролцсон нийт иргэд байгаа. Манай ухуулагчид байгаа, сайн дурынхан байгаа. За энэ сонгуулийн шатаабууд дээр ажилласан хүмүүс байгаа. Энэ хүмүүст одоо гүн талархлаа илэрхийлэх ёстой гэж ингэж бодож байна. Дээрээс нь сонгуулийг бодлоонгүй хуулийн дагуу явуулахад ажилласан хууль хяналтын байгууллагын ажилтнууд байгаа. Нийгмийн хэв журмыг сахиулж ажилласан энэ чиглэлийн байгууллагууд байгаа. Мөн одоо осол авааргүй энэ сонгуулийг одоо ажилуулахад гол ус үер одоо янз бүрийн зүйл байсан. Энэ чиглэлд ажилласан манай онцгой байдлын байгууллагын ер нь бүх одоо тусгай чиглэлийн байгууллагууд бол сайн ажилласан. Төр захиргааны байгууллагууд бол сайн ажиллаа гэдгийг энд хэлхэн зөв баха. Тэгээ сонгуулийг хэлж байхад би энэ тухай бас хандаж үг хэлж исэн, уриалж исэн. Тэгээд энэ уриалгыг одоо хүлээж авч
үнэхээр ингэж одоо сайн ажилласан нийт ард иргэд энэ зохион байгуулахад оролцсон хүмүүс талархлаа илэрхийлье гэж бодож байна. За гуравт нь хэлэх гэсэн зүйл бол одоо бид нар ажлаа хурдан эхлэх хэрэгтэй. Өнөөдөр би энэ 76 гишүүн одоо сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэр нь гараад сонгогдсон гэж үзээд тогтоол нь гараад төр үнэмлэхээ олгогдсон гэж ойлгож байгаа. Тэгээд авсан 76 гишүүний бүрэн эрхийг эхлүүлэх ажлыг шуурхаалнаа. Энэ 7 сарын 5 одоо хагас бүтэн сайн таарж байгаа. Ерөөсөө энэ 7 хоногийн эхээр улсын их хурлын одоо анхны энэ одоо бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх анхны энэ чуулганыг хийхээр төлөвлөж байгаа. Одоо зарилгын төсөл бэлэн болж байгаа гэж ойлгож байгаа. 7 сарын 5-ны 11 цагаас гэж ингэж үзэж байгаа. Манай энэ сонгуулийн төр үнэмлэхээ авсан 76 хүн ирж оролцох ёстой. Мэдээж замд нь одоо сонгуулийн ерөнхий хороон дээр юм өөр шийдвэр гарчихгүй л бол тийм биз дээ. Тэгэхээр би бол бүх одоо энэ үнэмлэхээ авсан үнэмлэх нь хүчинтэй байгаа гишүүд нэр дэвшигчэд бүгд одоо 7 сарын 5-ны 11 цагаас энэ чуулганыг хуралдуулж, тангаргыг өргүүлж, гишүүдийн бүрэн эрхийг эхлүүлнэ гэж бодож байгаа. За өөр бас нэг бодож байгаа юм бол ер нь наадмаас өмнө энэ одоо эх 7 хоногтой багтаагаад улсын их хурлын даргыг шинээр томлох, за ерөнхий сайдыг шинээр томлох ажлыг манай энэ эрх авсан, хариуцлага хүлээсэн улс төрийн хүчин асуудлаа шуурхаал шийдэх хэрэгтэй. Одоо бид нар ажилдаа хурдан орж энэ төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ингэж ажиллах ёстой гэж бодож байгаа. Дараач нэг анхаарах ёстой юм бол энэ 7 сарда багтаад ирнэ улсын их хурлын болон засгийн газрын зохион байгуулалт дуусах ёстой гэж би харж байна. Тэгээд 8 сарын 1 гэхэд их хурл засгийн газар бүрэн одоо бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаанд орсон байх энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой гэсэн ийм бодолтой байна. Энд одоо ажиллах энэ боломжийг олгох тал дээр мэдээж ерөнхийлөгчийн зүгээс би бол онцгой анхаарч ингэж хамтарч ажилланаа гэдгийг хэлье. Одоо бол сонгуульд дууссан. Одоо бол их ажлын цагаа, ажиллаа хийх цаг. Одоо энэ ажиллаа эрт эхэлж ингэж хийх ёстой. Дахин одоо сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд жилээс жилд сонгуулиас сонгуульд улам чамбаарч одоо ер нь мэрэгжлийн төвшөнд үнэхээр одоо сайн ажилласан та бүхэн дахин одоо талархал илэрхийлье. Баярлалаа.